Ансыг подкастыг сонсож байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр энэ удаагийн дугаараар агаарын бохирдол ялангуяа агаар агуулгад хөвгөрлөх хий маань хүний эрүүл мэндэд ялангуяа амьсгалын замд хэрхэн нөлөөлдөг талаар энэ удаагийн дугаар болгон бэлтгэсэн байгаа. Тэгэхээр Улаанбаатар хот маань агаарын бохирдол ихтэй гэдгийг надаар хэлүүлдэг мэднэ. Ялангуяа сүүлийн жилүүдэд бол агаарын бохирдол буурсан боловч хөвгөрлөх хийн агууламж өмнөх жилүүдээс бодвол 2-оос 3 дахин нэмэгдсэн байна хэмээн үздэг. Сүүлийн статистикийг үзвэл сүүлийн 7 хоногт бол Улаанбаатар хотын дундаж хөвгөрлөх хийн агууламж бол 150 микрограмм мм куб орчимд болсон байна. Хөвгөрлөх хийн агууламж бол хэвийн хэмжээнд бол 1 м3 агаарт 50 микрограмм хэмжээнээс бага байвал зөвшөөрөгдөх хэмжээ хэмээн үздэг. Хөвгөрлөх хий гэж ямар хий хэлдэг вэ гэхээр түлж байгаа нүүрс, машиныг асааж, явуулж байгаа бензин, дизель түлшний найрлаганд бол хөхөр гэдэг элемент тодорхой хэмжээгээр байдаг. Тэгэхээр энэ хөхөр гэдэг элемент маань шаталтын процессын үр дүнд бол SO2 буюу хөхөрлөх хий үүсгэж байдаг. Тэгэхээр хөхөрлөх хий бол нүүрс төрөгчийн даанисэл бол нүүрс хүчлийн хийнээс бол ялгаатай, юугаараа ялгаатай вэ гэхээр муухай, хурц үнэртэй иймэрхүү хий байдаг. Тэгэхээр энэ хий бол өөрөөр хэлбэл хүн амьсгалж байгаа явцад бол үнэрлэгдэж маш их хурц үнэртэй учраас, эвгүй үнэртэй учраас хөвгөрлөх хийн агууламж агаарт нэмэгдэхэд бол мэдэх боломжтой байдаг. Хөвгөрлөх хийг уушгины үйл ажиллагаанд бол тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Гэхдээ 1 м3 агаарт агуулгадах хэмжээнээс хамаарч харилцаа адилгүй нөлөөлж байдаг. 1 м3 агаарт бол 500-аас дээш микрограмм болоод эхэлвэл үнэрлэгдэж, эвгүй үнэртэй, хурц үнэртэй үнэр мэдэгдэж улмаар амьсгалын дээд замд агуулгадж байгаа намраа хүчрээд үйл ажиллагааг алдагдуулж эхэлдэг. Тэгэхээр амьсгалын зам бол бид нар мэднэ, гаднаас агаар нүүрс хүчил төрөгчөө агуулсан агаараар амьсгалахад эхлээд хамрын хөндий, амны хөндий ороод улмаар цагаан мөгөөрсөө хоолоо, улмаар гуурсаа хоолоо, улмаар цаашаа гуурсаа хоолоогоор дамжаад цулцанд хүрээд тэр цулцан маань агаарт агуулгаж байгаа хүчил төрөгчийг хүний биед шингээгээд хүний биед тэр хүчил төрөгчийг ашиглаад нүүрс хүчлийн хий үүссэн бол агаарт хүний биеэс нүүрс хүчлийн хий маань агаар шингээд улмаар амьсгалж гарсан агаар маань хүчил төрөгчөөр бага зэрэг дотмог нүүрс хүчлийн хийгээр бага зэрэг ихсэж гардаг. Тэгэхээр энэ агаарын чухал зүйлээр бид нар амьсгалж хэвийн үйл ажиллагаа гүйцэтгэдэг. Тэгэхээр энэ агаарт агуулгаж байгаа жижиг тоосонцор, гадны бичил биет, гадны зүйлүүд маань амьсгалах агаарт маань тодорхой хэмжээгээр агуулгадж байдаг. Өөрөөр хэлбэл амьсгалсан агаарт агуулгаж байгаа жижиг тоосонцор, гадны биет маань амьсгалын замаар дамжин өнгөрөх явцдаа амьсгалын замын намраа хүчрээд тэр суугаад энэ хүчрээд маань сормууслаг тэр намраа хүчруу зүйлээрээ гадагшлуулах байдлаар гадны биет тоосонцрыг бол хүний амьсгалын замаас гадагшлуулж байдаг энэ үйл ажиллагааг намраа хүчрөө идэх хэмээн нэрлэдэг. Тэгэхээр хөхөрлөх хий маань 1 м3 агаарт 500 микрограммаас дээш хэмжээгээр ороод ирвэл эдгээр намраа хүчрүү эдийг бол ингэж цочроох нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл химийн ийм детергент буюу ийм химийн цочруул үүсгэдэг процесс учраас энэ маань хүний бие организм хүний эдэст хүрээд эхэлбэл тухайн эдэс маань цочирч үйл ажиллагаа нь алдагдаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл 500-аас дээш хэмжээгээр хөвгөрлөх хийгээр амьсгалсан нөхцөлд бол амьсгалын замын намраа хүчрүүдийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор энэ намраа хүчрүүдийн үйл ажиллагаа суларч улмаар гаднаас орж ирсэн тэр бичил тоосонцоор гадны биетийг бол зайлуулж чадахгүй улмаар намраа хүчрүүдэд агуулгаж байгаа дархлааны эсүүд маань суларч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор амьсгалын зам маань халдвар төртөх магадлал хэдийнхэн нэмэгддэг. Улмаар архаг бронхит буюу гуурс хоолой, бактери буюу астмтай хүмүүс бол эдгээр өвчнөд сэтэрч улмаас цааш өндрөх магадлал нь нэмэгддэг гэж үздэг. Тэгэхээр 500 микрограммаас дээш нэмэгдэн гэдэг бол өмнөх жилүүдийн маш их агаарын бохирдол өндөртэй бүс нутаг ялангуяа баян шуунд амьдарч байгаа хүмүүст бол иймэрхүү хэмжээнд хүрсэн
статистик тоо баримт бол харагдаж байсан. Энэ 1 мм-гүй багаар 700-аас дээш болоод эхэлбэл ерөөсөө астм хөдөлж эхэлдэг. Өөрөөр хэлбэл астмын сүр өвчтөй юм уу, аль эсвэл хуурсолон бактери өвчтөй хүмүүс маань энэ хүрэлэг хий маань одоо детергент буюу ингээд цочрох нөлөө хэд дахин үзүүлснээс болоод амьсгалын замын тэр гүлгэр булчин хүчтэй агснаас болоод одоо амьсгал авахд саатаа гаргахаас саатаа буюу хуурсолон бактери өвчин хөдөлж эхэлдэг. Тэгэхээр 500-аас дээш болоод эхэлбэл ерөөсөө амьсгалын одоо үйл ажил амьсгалын замд агуулгадж байгаа одоо үйл ажиллагаа өөрчлөгдсөнтэй холбоотойгоор амьсгалын замын халдвар нэмэгдэх, астм, мархаг, бронхит одоо хөдлөх зүйл бол ажиглагддаг гэдгийг бол судалгаагаар тогтоосон байгаа. Тэгэхээр одоо ямар хэмжээнд хүрээд эхэлбэл одоо урт хугацааны одоо хорвоо шин чанарыг үзүүлдэг вэ гэхээр ерөөсөө 250-аас дээш хэмжээгээр одоо сар ийм хүүхрлэг хийгэр амьсгалвал хүний амьсгалын дээд зам маань ингээд ханиах улмаар ингээд одоо амьсгалын замын халдвар авах магадлал нь нэмэгдэж, архаг, бронхитээр өвдөх, одоо астмын сүр өвчтөй бол тэрийг хөдлөх магадлал нь нэмэгддэг болохыг бол судалгаагаар тогтоосон байгаа. Хүрлэхийн агуулмж нэмэгдсэн боловч одоо 200-аас бага нөхцөлд бол төдийлөн амьсгалын зам бусад зүйлд бол төдийлөн хорвоо шин чанартай урт хугацааны нөлөөлөл бол ажиглагддаггүй гэдэг зарим нэг судалгаагаар дурдсан байлаа. Тэгэхээр 250-аас дээш болоод эхлэхээр амьсгалын дээд зам, улмаар, архаг, бронхит үүсэх гэх мэт амьсгалын замын эмгэгүүдийг нэмэгдүүлдэг болохыг бол судалгаагаар тогтоосон байлаа. Тэгэхээр та бүхэн агаарын чанарын текст хүрлэх хий маань хэд орчин болж байна гэдгийг бол маш сайн одоо мэдэх хэрэгтэй. Хэрвээ 250-аас дээш бол тийм одоо хэсэг газарт бол төдийлөн одоо алхахгүй буюу одоо гэртээ байх юм уу, аль эсвэл тиймэрхүү газарт одоо тийм агаараараа амьсгалаад байх одоо төдийлөн зохисгүй хэмээн одоо судалгаагаар бол хэлсэн байдаг. Тэгэхээр энэ талаар та бүхэн тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлтэй боллоо. Багц болов одоо эрүүл мэндэд анхаараад одоо эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлсэн бол одоо бидний гол одоо зорилт маань хүрлээ. Тэгэхээр дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай. Подкастыг сонсож байгаа та бүхэн Ансиг подкаст нэмэх хэмээн Facebook хуудасаар ороод санал сэтгэл шүүмжээ харамгүй бичиж байгаарай. Тэгээд түр уулзтлаа баяртай.